Only you can do make all this world seem right. Only you can do make the darkness bright. Only you and you alone can thrill me like you do, and to fill my heart with love. Энэ хорвоод зорын ганц хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх таны аз жаргалтай хорон бүрийг хамтдаа бүтээн гэж нол. Боловсрол телевиз Кичнол хамтран бүтээв. Ханза галт тогоонд өрсөлдөгчгүй. Орой мэд үзэгчтэй манай галт тогооны нэвтрүүлгийн шинэ сарын шинэхэн дугаар ихэд бэлэн боллоо. За 8 дахь галт тогооны төлөө өрсөлдөх эхний дугаарын оролцогчдоо манай үзэсгэлэн төсвөө гоо маань танилцуулна. Орой мэд хүргэе ингээд Kitchen Hall брендийн 8 дахь иж бүрэн галт тоогоог хин нэгэнд бэлгэлэх эрхийн төлөө өрсөлдөх өнөөдрийн нэвтрүүлэгт сакс бөмбөг тайлбарлагч нар маань оролцож байна. Эхний оролцогч маань MB Talk-ийн хөтлөгч Ялалтайгаа хүлээн авъя. SBS спорт сүгийн ерөнхий продюсер Баатархүү овогтой Ялалт. Түүний хамгийн сайн хийдэг хоол нь удаатай хуурга мөн цөөвөн. Нэг удаа төмсний хужмал хийхд мах нь хатуу болж байжээ. Тэрээр төмстэй хоол хийх тохиолдолд төмсний учрыг нь төдийлөн олдоггүй байна. За сайн байна. За сайн байна уу? Манай Ялалт маань галт тогоонд хэр үлээ? Галт тогоонд ер нь бол гайгүй шүү. Гэртээ бол хоолундаа хийчихэн тийм. Ааха. Одоо өрсөлдөж байгаа хоёр өнөө одох юм бол би ч тоогоочихгүй. Илүү сайн тоогооч юу? Энэ хоёр бол ус буцлагны өндөг шар нөөр юм ихгүй хаа. Өнөөдрийнхөө өрсөлдөөнд бол их л бэлтгэлтэй ирсэн. Сэтгэл зүйн бэлтгэл бол үнэхээр өөртөө ихтэй л байгаа юм тий. Тийм бэлдэг шаардлагагүй ихтэй. За тэгвэл амжилт хүсье. За баярлалаа. Ажлын талбар дээр барай. За баярлалаа. Дараагийн оролцогч маань MB Talk-ийн хамгийн өндөр идрэгээ урьж байна. Гамбат овогтой бидэр ууган. Тэрээр Австралид санхүүж мэргэжлэр Америк нэгдсэн улсад бизнесийн удирдгаар суралцсан хэдий ч өөрийн сонирхлоо дагаж спорт тэр дундаа сагсан бөмбөгтэй амьдралаа холбосон. Тэрээр хамгийн сайн хийдэг хоол нь амтсан будаа. Түүний хоолтой холбоотой хамгийн том бүтлгүүд нь зуухныхаа химийг тохируулаагүйгээс нүүрсэн хар пицца хийж байжээ. За баярлалаа. Зүгээр ингэж гарч ирээд байгаа За сайн өдрөө. За сайн байна уу. За өнөөдрийнхөө өрсөлдөөнд хэр бэлтгэлтэй орж ирв? Ерөөсөө үлдэх үү? Юу сүлдэг үү? Шаардлагагүй. Бэлтгэх шаардлагагүй. Төрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна тийм. Тэр ерөөсөө ойлгомжтой. Энэ бас нэг хүн тийм л итгэлтэй орж ирж илээ. Угаасаа тэгтээ. За амжилт хүсье. За баярлалаа. За. Таны ажлын талбар? За. Ингээд сүүлийн оролцогч маань мөн MB Talk-ийн хөтлөгч Баясаа урьж байна. Сагсан бөмбөг спортын тайлбарлагч цогт төрлийн Эрдэнэ Баясгалан. Тэрээр 10 настайдаа хоол хийж сурсан бөгөөд будаа агшаахаас эхэлсэн. Баясаа будаа агшаахтаа амьдралынхаа хоолтой холбоотой бүхэл бүтлгүүтлээ гаргасан гэж үздэг. Учир нь түүний хүүхэд наснд будаа агшаагч төдийлөн байгаагүйгээс тогоонд будаа агшаадаг байжээ. Тиймээс хэд хэдэн удаа тогоогоо түлж байсан. Гэсэн ч одоо түүний хамгийн сайн хийдэг хоол нь будаатай хуурга. За сайн байна уу? За сайн Баясаа. Сайн байна уу? За өрсөлдөөнд бэлэн. Бэлэн. Сэтгэл зүй бүх бэлтгэл хангагдсан. Бүх бэлтгэл хангагдсан. Өөртөө хэр итгэлтэй байна. Итгэлтэй энэ хоёрыг харин өргөдөл. Оо яна. Энэ гурав чисэр гурлаа өөртөө итгэлтэй байгаа байна. За амжилт тэгвэл. За баярлалаа. За ингээд би өнөөдрийн оролцогчтой танилцуулт дуслаа. Ингээд та хоёр маань нэвтрүүлгийн дүрмийг оролцогчд маань танилцуулна. За нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 50 минут. Хоолныхаа материалыг сонгох хугацаа ердөө 30 секунд.
За 30 секундэд яах вэ гэхээр зэрэг авсан сонгосон материалуудаа заавал хэрэглэсэн байх ёстой. Энэ дотроо бол хоорондоо сольжуулна. Ширээн дээр очин тохиолдолд хоорондоо солихыг зөвшөөрөхгүй. Хэрвээ солих юм бол оноо доош унана. Ойлгосноо? Хоорондоо сольжуулна ширээ. Эндээ хоорондоо сольж болох юм. Энд сонгож байгаа хугацаанд хоорондоо сольжуулна. Ширээн дээр очсны Ширээн дээр дараа очсон дараа солихгүй гэсэн үг. ингээд нэвтрүүлгийн дүрмтэй танилцсан бол одоо бүгдээрээ үндсэн орцтойгоо танилцъя. Та бүхний ширээн дээр саран дотор үндсэн орц маань байгаа. За тэгэхээр би эндээс та бүхэнд охоо өгнө. Та бүхэн гараа тавьчих дээрнэ. Анхаар 1 2 3 Охоо. Яг Юу вэ? яг төмөс шарна гэж хэлсэн. Яг төмөс шарна. Би төмөш яах байсан шүү дээ. Такс өхөж чарлаа. Төмөс сойлаа. Төмөс хараад болорчаа гэдэг юм байна. Яг бол би төмөстэй бол нэг тийм сайн хийдэггүй. За. Би нөхөшлөө юм шүү. Ус буцалгал гэж бодож ирсэн гэсэн чинь төмөсний нухш. Юу хийх юм болоо? Төмөсний нухш. Төмсний нухшаа. За эдрээ юу гэж бодож байна? Төмөс шарна даа. Төмсөө болох уу? Юу идэх чинь юм олон давхартай болоод идэх чинь төмстэй. А тийм хол. Аа. Тэгэхэд уучим шиг За. тийм. Баясаа болохоор юу гэж бодож байна? Төмсөө болчих л та. Чи баг багтаа гол дээр очиод болдог үз. За гурван өөр юм хэлж ийн явж байсан тийм үү? Би үндсэн орц гэхлээр нэг орц байна гэж бодог байхгүй юу? Би нөгөө яг нэг 2 3 юм байх юм болов тэргээр хойлох юм болов тэгээд нэмээд энэ дээрээс юм даах юм болов өсч ганцхан төмс гараад тэгэхээр тэгээд за нухштай ол юм байл гэж утсан шууд. Манай эд маань яг ямар хоол бол гэж хэрэгэлцэж явах шиг байна. Тэгэхээр та бүхний эргэлзээг тайлж бүгдээрээ дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. Дэлгэцэн дээр өнөөдөр бидний хийх хоолны даалгавар гарч ирэх болно. За. Төмсөөр хучсан бөөрийнхээ мах гэж байна. А зургийг гол нь сайн харна шүү. Манай хоёр тоглогч маань ер нь л зураг шигээл хийхийг их шаарддаг байгаа. Дээрс хамгийн дөрөлж орсон бол яаж бөөрг хэлэх юм бэ? За махыг бөөрг хэлчихэж байгаа юм. Төмсийг яаж бөөрг хэлэх юм бөө мэд гэж төө. Бид нар өмнө юм аваад үзээгүй юм чинь. За болоогүй дараагийн бас нэг хоол байгаа. Дараагийн хоолыг харцгаая. Байцааны салаад. Зургаа бас сайн хараарай. Юу орсон байна? За манай энэ хоёр хоолноос хийжсэн тохиолдол байна уу? Баггүй мана. Байцааны салаад ч хийж байгааг юм уу? Байцааны слайд байцааг нь илдэж. За. Байцаа илддэг юм. Илдэж штэ. Ялтын хувьд хийжсэн үү? Гэхдээ энэ төмсөр хучин бөөрийнхөө мах амьдралдаа юм хоол агуудаа харчих. Тэгвэл амьдралдаа анх удаа энэ хоолыг хийх юм дээ. Би азар идэж үзсэн юм. Шийдж үзнийхээ гол нь яаж барьцлтуулах вэ гэдэг. Энэ хоолыг нэг тайлбарлаад өгчээ. Энэ болохоор махан шамцтай төмсний үрэл. Төмсний үрэл. Энэ коркет гэж ярьдаг төмсний үрэл. Салат нь бол одоо бид бүгдийн сайн мэдэх байцааны салат. Энэ нөгөө American coleslaw буюу тийм чиглэлд тийм салат идэг. Энэ юу яаж хийх нь зааж өгөх юм бэ? Үгүй шүү дээ. Заах бол өөрсдөө. Төмсний дотор махыг Яаж энэ дотор мах оруулах юм бэ? Тэгэл одоо өөрийнхөө ур ухаанаар Дэмжлээ хизээж 50 минутанд болохгүй болно. За бүх юм ойлгож Тэр тээ. найдвартай. Тэг юу нь бол их тийм 50 хоол хийх үед бол их 50 тэр нэг 2 цаг гарan хоол хийдэж шүү. Өнөөдрийн хоолнд хэрэг болох туслах орцтойгоо бүгдээрээ танилцгаая. За тэгэхээр подносоо бариад гуруулаа нэг игнэнд ирээд зогсноо. Яг голдоо. За байж араа хин нэг нааша зогсохгүй яг л нэг игнэнд байна шүү. Ингээд туслах орц сонгох 30 секунд маань явж эхэлснийг дуулгая. За юу 10 секунд явчихлаа гэдэг. Одоо 10 секунд. Чи хоёр мах явчих. Ихтэй байгаа. Ийм сэвэглэн байхгүй болохгүй шүү дээ. Чи нэ байцаг бол бодлоо. Одоо байцаа хаваач. 14 секунд. Байцаа хаваач яваач. Яаж явах юм? Одоо ингэ цайхгүй байхгүй шүү дээ. Байцаа хаваач. За байцаа хаваач гэс. 6 5 4 Байцаа гэс хаваач. 2 Байцаа хаваач гэс ой. Ара бас энэ дараа. Тэгэхгүй 2 байцаа. Байцаа хаваач. Үгүй одоо хоорондоо сольж болно шүү дээ. Яа уул нь энэ дээрээ солигсон. Хугацаа дууссан. Би Дуусгаас хүмүүс солих хэрэгтэй байсан юм байна. Хугацаа дуусгаж юм. Тэгвэл өнгөрсөн. Одоо мах идээ махгүй. Одоо чи 2-2 мах аваад найзтай мах үлдээхгүй. Зүгээр шүү Чи дээ. хариу явдал мөн үү? Би байцаа болох юм. Харсан ч тэр шууд байцаа авсан байхгүй юу? Тэнгүүт бидний ойрхож байгаа болохоор 2 мах аваад байц 30 секунд дотроо юуныгаа авсан орцоос солилцож болно гэд байцаагаа махаар тулчих идээ мах авч амжаагүй гэж тараад байцаагаа хувааж амжаагүй. Тэгэл ихсэн дээ. Ямар ч аргагүй.
За байр байранд очи. Ямар ч байсан байраа. Нэг учир нь байрлал тактик байхгүй юу? учир нь олох хаа нэг. Юу болоод өнгөрөө. Оо би далжигнаа энийгээ гэсэн чи тэр байцгаа аваагүй юм биш тийм. Аа чи бас учиртай юм байна. Яна. Чи яаж нэг юм авдаг юм уу чинь? Харин сэрэл байхгүй сая хоёр байцыг авчих юм. Би байцыг баг. Би тэгээ нэрээ махгүй нэг юм. Хүмүүс бүрэх За энэ нэвтрүүлэг гарахаасаа өнгөрлөө энэ ямар ч хоол идэх боломжгүй болчихлоо. Тэр зургийг яраад гарахаас өнгөрсөн шүү. За манай ялт 30 секундын хугацаа орц сонгоход хэр байв чамд яг боломж юм байна уу? Би ч хүнсний дэлгүүр дээр 2 цагийн дараа л гарч ирдэг хүн шүү дээ. Тийм ер нь ингэж сонгодог шүү дээ. Хоол нэр маш болгоомжтой ханддаг шүү дээ. Тэгээд сайн өрсөлдөөн дундаас байцаага авах мартчих. Тэр үлдчихлээ өөр юм та. Тэгтээ ер нь их боломжийг сонгоцсон юм биш үү? Яг хөө тийм ямар ч нэг хүн идэхээр юм хийдэг байх. Тэгтээ саяны тэр хоолыг өөрөөр юустай ойлгохгүй нэ яаж. За амжилт хүсье. За баярлалаа. За манай эдрийн хувьд. Яс зүгээр үү? Юу болчихлоо шүү дээ. мах иддэг үү? Тэгээ одоо Веган хүүд аа. махгүйгээр одоо хийх арга байгаа болов. Болно гэж юм. Сэтгэлээр унах хэрэггүй. Манай хоёр тавч болно гэж юм. Болно. Бүр илүү ч амттай хийчих юм лүү те. За амжилт. За баясаг сонголт яв. Мах хийчихлээ. болохгүй бол төмсөө махаар орооч доо. Нэрээ тэгэж болох уу? Болохгүй юу? Болно. Болно. Хоёр шиг байцаа суулаад би хоёр мах авсан л та. Уултар бол тактик байсан тий. Тактик байсан. Тэгээд цаг нь амжсангүй, хувааж амжсангүй. Түүнээс бол нэг шуналтаж хоёрыг аваагүй шүү. Найзтайгаа холиос солиё гэжсэн тий. Яг авчих юм бол энэ хоёр чинь үгүйгээ явчих байсан. Тэгээд тэр нь дааж ингээд олон жил найдсан болохоор мэдээд байхгүй юу? бүтлгөөцчлээ. За гэхдээ ямар ч байсан амжилт хүсье. Та гуравтаа анхааруулж хэлэх бас нэгэн зүйл байна. Энэ юу вэ гэхээр авсан материалаа их бага хэмжээгээр заавал ашигласан байх ёстой шүү. За ингээд манай хоолоо хийх үндсэн 50 минут маань явж эхэллээ. Та гуравтаа амжилт хүсье. Явсан шүү. Өөр ямар төгшүүртэй дуурд юм бэ? Ийм дарамттай. За баясаа минь юу боллоо? Юу авчив? Тийм мах л авчлаа да. Махнаас өөр юм барыг авсан биш. Тэгээд хоёрын хоёр мах авах арай л жоохон найзыгаа боддгоо юугүй юу? Би махаа өгсөн бол тэгээд байцаг болох байлаа шүү дээ. Тэгтээ чи энэ байцаа авсан л шүү дээ. Наа чин дангаараа ихэд өнгө зүс муутай юм болох гэдэг юм л. Тийм үү. Тэгтээ одоо энүүгээр л хийж таах юм дээ. Энэ юу юм бэ? Энэ юу авсан? Гурил юм шиг биш. Юу тэгэлхийн гурлаа? Махаа бөөрн хийлэхэд л хэрэглэн гэж бодоод байна да. За. Би тэгээд эртхэн гэр бүлийнхнээс хэлэхэд манай эмээ тооч юм байсан байхгүй юу? Тэгээд эмээгийнхээ нэрийг авч гарнаа гэж хэлээ да. За тэгвэл ер нь дутуу юм бол байна уу? Сүүгээ марцсан байна. Харин тийм биш үү? Энд чинь нөгөө төмс нухах чинь сүү эрэхтэй тий. Сүү мас авсан уу? Аваагүй тэгээд. Тэгээд одоо яаж нухах вэ? Чанаад нухчих бол болно л доо. За амжилт хүсье. Ямар бол авсан материалч бол үнэхээр тийм хэцүүхэн юм бол биш. Ямар ч байсан болгочоор л хаагч миний бодлоор. Тэгэхээр амжилт хүсье. Идрээ мэн. Юунаас эхлэх гэж байна хоолоо? Ямар ч төмсөө чанчи. Чанга тавьсан байгаа юм байна. Тэгээд байцаагаа цэвэрлэчээ. Байцаагаа цэвэрлэнэ. Одоо тэгээ хоёлаа махгүй яах вэ? Голд нь юу хий гэж бодож чинь тэр. Яг минийх нөгөө вежетариан зориулсан гэлээ гаргах чинь. Тийм бас мах иддэг хүмүүс идэж болно шүү дээ. Тэгээ төмсөн дотор юу их? Тэр чи өөрөө төмс байх юм л да. Тэр чирээ бөөрөмпи төмс. Төмсөл байх юм уу? Тэгээ дотор нь гоё өндөг мөндөгтэй. За бас тийм ээ. Шаад өөр юм бүр амар гоё болох байхгүй. Бас сонирхолтой шүү. Чамаг юу бодож ямар хоол хийх болов? Тэгээд юу иддэг хүмүүс бол те. Мах иддэг хүмүүс бол бас болох байлгүй дээ. За ямар ч байсан амжилт. За. Сэтгэлээр уналтгаа. Юу унах юм бол болгоо шүү. Унах юм бол. Ялалт маань ер нь энэ хоёроос хамгийн бүтлгүүн нь гайгүй байгаа юм шүү чи. Үгүй бүтлгүүн юм шиг шүү. Ягаад? Яасан юу бүтлэг болчих вэ? Сая ер нь нэг мах авцандаа сэтгэл хандах шиг бодлоо. Идрээ махгүй болцсон чинь. Чи араа энэ хоёроос арай илүү сонголт хийсэн юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл чи энэгээр яах чам? Зүгээр л хацсан. Тэгэд энэ чинь заавал хэрэглэх ёстой шүү дээ. Гайгүй. Наа ч юм бол юунд амт оруулж авах уу? За ямар ч үсэн чамд бол үнэхээр боломж бол байна. Авсан материалуудыг чи харахад. Тэ? За амжилт. Наа ч баярлаа. За. Цаг их тавьчих юм те.
Тэг чи давч байгаад ягаад ийм 50 байгаа даа. Яг хөө ер нь 50 хүн л дээ. За. Хоёр тоочийн маань хувьд харахад энэ хоёр маань энэ гурав маань ямар хөө сонголт хийсэн юм шиг харж байна. Сонголтууд бол харамсах юм алга. Боломжийн Тийм боломжийн одоо хийж болохоор байна. Ер нь бол очиод би сая уулзуулаад гурлал айгүй өөдрөг байна. Би л ялагчл гэж шүү. Гурлал тэгж бодож байна. Орж ирэхдээ гуралаа цогдог байсан юм Тийм шүү. шүү дээ. Манай энэ даалгавар ч гэсэн бол бас хялбар даалгавар шүү дээ. Төмсөө одоо чанда. Тэгээд хэрчдэг нь хурдан болохгүй хэрчиж байгаа. Яриад байсан. Хоол бас хамаагүй ярьжлахгүй байна л та бас тэгээд манай хоёр ч жоо хоолндоо таар байдаг. Зүгээр ус игээд давс игээл чанчтیں۔ Тэгээ гол нь яхаа одоо босныхын дараа нөгөө нэг сүү мас хийдэг. Яриад. Тэр үедээ сая нөгөө мах байцаанд эцгийг анхаарал төвлөрүүлснээс болоод ингээд үйл үүрэл эдэлж ийн гэдэг шиг. Ямар иртүүх. За ялч юунаас эхэлж байгаа. Төмсөө болгож байгаа хоорондоо мах руугаа дайрна л гэж бодож ш. Гэтэ тактик бас хамаагүй хэлмээргүй. Энэ хоёр ч нөгөө дандаа надад суулж идэг болохоор санаа авчих гээд байхгүй. Баясаа санаа зовхгүй, идрээд их санаа зовж байна. Тэр хоол бараг болохгүй хаа ер нь. Ер нь хүн идэхийн аргагүй юм байх бах та. Нэг санаа зовж шүү. Гайгуугаа. Хайдраа. Гайгуугаа. Болдог бол идрээ найзтай махнаас өгмөр л юм уу? Гайгүй шүү. Өгөхгүй. Тийм бол байхгүй. Би харин яагаад энэ хоёр гурил авчаад байгаа л болохгүй. Гурил яг юунд хэрэгтэй болохгүй. Өөрөө ч мэдэхгүй байгаа. Яах гэж гурил авпаа гэж бодоод өгч. Төмсөө бүр ингэж жижиг гэрчих юм уу? Яг хурдан болчихвол. Ийм жижиг гэрч байгаа нь ухах юм уу? Тий. За. Нухаж чадахгүй шүү дээ өгшөө. Хамаагүй. Сая хэрчийн гэдгийг сайн л ойлгож байгаа юм шүү дээ. Ер нь Юу нэг жижиг гэрчтэй юм уу? Хоолны төмс шиг үү? Сайхан шүүтэйгээр хурдан бол. Энэ гэтээ янзын эртээ утга байна. Тогооч юу гэдэг лээ. Тогоо цайтай л утга эртээ гэдэг үл юу гэдэг лээ. Яа за нэг үг байдیں۔ Тэ. Хоол өгчих гээд ш санаа. Шинчи заавж яаж бүр хилээд дүүлээ. Бодно. Тэгээд юу яагаад бульон авсан бэлээ гэдгсэн чинь тэгээд буцлагж байгаа юм чинь төмс байгаа юм чинь төмсөндөө л хийж чансан да. За манай гур их 50 байх шиг байна те ер нь. 50 байх шиг байна. Угаасаа 50 улсууд уу? Танаас чинь. Юу саксныхан гайгүй дээ. Тэгээ юу хийхээ мэдэхгүй л байгаа. Юу гурил мөрөл зураа явчихваа. Чи наадах ойлгохгүй л. Чи гурилын өчрөөс ойлгохгүй. За манай гурав. Цаг явж эхлээд 10 минут өнгөрсөн байгаа юм байна. Та гуравт дуулгах таата нэг мэдээвэд. Энэ бол манай тогооч отгоо маань тусламж үзүүлнэ. Зя. Отгоо байгаа чи тусламжийн цаг. За. Окей. Энэ хараа энэ хоол чи энийг чандаг чинь зөв. Сан төмс шахахтаа буцаасан давстай авсан төмсөө чанна. Нух шийч мэдэн шүү дээ. Тэгээ одоо энийг буяаж бүр хилүүлдэг. Гоо ингэ эхлээд нэг сая хуурч. Хуурсныхаа дараа амархан бүр хийж байгаа төмсийн нухшиндаа хий. Тэгэхгүй бол чи түүх юм ах. Биш би одоо нэг шууд бүр хилжээ тийш хийх гэдэг байхгүй. Болсон шүү дээ. Тэгвэл бүр болно шүү. За хуурц нь илүү хурдан л байна. Биш бүр хийлэхдээ гол нь яаж барьцлуулах вэ? Наа чи гурил шүү дээ. Тэгэл болоо мó. Гурил хийгээл тэгээ махаас гурил яасан зүгээр ингэ баг зэрэг сугаарнаас хийчих болно. Болох уу? Болно. Тэгээ сайхан цохол 100 даа дараа гарна. Төмсийн нухшаараа бүрээл тэгэл нам байцааслаад хийж чадна шүү дээ. Байцааслаад баг болчихгүй. За яасан манай хүн. Одоо би яараа байна. За яасан бэ? Ямар ч үсэн төмсөө чана. За чи байна. За сайн байна. Төмсөө чанаа тайлсан. Өнөө одоо дотор нэгээс махгүй болсон. Болно яг зөв. Төмсний нухшаа чи хитрхи шингээ хийж болохгүй шүү. Нухшаа. Хоорондоо ч зурлах. Тэгэд өндгөө төмсний нухшаараа бүрчээд. За нэг өндгөөрөө бол тэгээд гадуур нь дүрээд тэгээс ухаандаа өнгөрүүлээд их тосон шараа шүү. Хаалтах юм шүү. Их тосон шараа шүү. Гурлаар ягч гэлээ. Бөөрг хил гэж боддог шүү дээ. Яах гэж гурил авснаа ерөөсөө ойлгоогүй байхгүй юу? Дөрсөн шиг шоконд би ялдыг дөрөөл гурил авцсан. Гурилны хэрэг юу байхгүй юм шиг надад. Гурилны хэрэг чи махгүй учраас те. Тий, гурилны хэрэг чи наадха ашигландаа одоо. Ашиглаа. За явтан яасан. Одоо яах вэ? За яасан төмсний энийг чандсан те. Нухшаа их юм идэж чинь те. Наад махан сайхан болгоно шүү дээ. Махан сайхан болгож жагаад төмсний нухшаараа бүрээд гадуур сухаар байна уу? Сухаар авах. Сухаар байгаа. Сухаарнда бүрээд их тоосон шараал нөгөө нэг коркет бөмбөлгөж гараад байна. Оо easy. За энэ угаар чи сайхан байцаанслаа тийм энэ кимчи хийж байгаа шиг нэг хэрэггүйсэн да.
Хичээд чи сайхан майнуз байсан юм чи майнуз хийгээд ийсэн чихэр давс хар перц хийгээд энэ салаач бий. Дахиад нэг юм асууж болох уу? За амжилттай Нэг юм байна. асууч уу? Тусламжийн цаг дууссан. Дуусчих. Өндгөө яах вэ гэж. Өндөө дарна. Дахиад болох юм чи. А өндгөө төмсөндөө ич болно шүү. Одоо тодорхой болж штэ. Энэ холж яаж хийх нь одоо тодорхой болж байна. Тэгээг бол яг өндөө бас харж байгаагүй юу л багадсан. Эдрээ маань гэртээ хэр сайн хоол идэггүй. Тэстэ худлаа шүү. Өмнөөс дараач. Хоол ер нь Хоол хийгээгүй айгу удцсан. Ер нь бол хоол уул нь хийдэг байсан. Тэгээд ихэвчлэн манай хүүхдийг хардаг манай асар гიშгч байдаг. Тэр ихч маань хийждэг, эсвэл манай эхнэр хийждэг. Тэгээд ер нь хийхгүй айгу удцсан. Айгу удцсан шүү би. Тэгээ хаяа нэг гинт ингээл онгод ороод л амар гоё гэртээ хоол моол хиймээр санагдал хүүхдүүдтэйг нэг гоё баймар санагдчих тэгэхгүй юу? Тэг ер нь яг амралтын өдөр та явал тэгнэ л дээ. Тэр зүгээр ховор гэдэг байгаа байхгүй. Ер нь Тийм үедээ яг ямар хоолыг хамгийн сайн хөө? би бол ерөөсө fried rice. Нөгөө юутай хурах, будаатай хурах. Тэр нь л их дуртай байсан юм угаасаа жоохондоо. Манай ялтын хувьд хамгийн сайн хоол хийдэг нь ямар хоол хамгийн сайн хөө? Дэлгүүрд байгаа бүх бэлэн үнсийг бас айгуу гоё болгож чадна. Тэгэхээр супер болгоно. За. Сүүлүүд их нөгөө лээ. Ганц хүүтэй. Ганц хүүтэй. Тий. Манай гэрийн атмаа. Аа, цов хийдэг үү? Хин цовын бол өстой жинхэнэ Чиг утгаар нэх үү? жинхэнэ утгаар нь шүү. Аа. Идэх дуртай хоол нь. Одоо сүүлийн нөгөө брокколины цутан шүлэнд их дуртай болоод байгаа. Аа, тэрэнд ороод байгаа юу? Тэр их гоё. Эрүүл мэндэ бодсон юм тий. Тий. Манай баясаа аав билүү? Аава. Хэдэн хүүтэй? Нэг хүүтэй. Нэг хүүтэй. Хүүтэй бас хоол хийж өгнө биз? А гурилтай шүл бантангаас ажиллахгүй дээ. Гэхдээ яг зүгээр хоол бол ерөнхий яг хийх болвол хийчихнэ л дээ. Гэхдээ юм нарийн нандан бөөрн хэлж мөрхөөс бол хийчээд үзээгүй. Будаатай ураг юм ураг гурилтай шүл. Хаагур маань ер нь гурлаад будаатай ураг гэж шүү дээ. Амархан гурилтай өнөөд бол амархан. Сайн хийд юм биш үү? Хурал Өнөөдрийн мөрөлтэй нэг тэгвэл зураг. даалгавар будаатай ураг ирсэн бол та гурвч бүр нэлээд ширүү үрсэлтэй болов. Нүдэн амжаад. Худлаа ярьж байгаа баригдах байсан л та. За fried rice бол уучлаарай шүү. Гадуур нь гурлаа ингэдэг үлүү яадаг үлээ гэдгийг мэдэхгүй. Сайтдаа дотор нь гурил игээд зуурсан болохоор бас гайгүй болов гэж бодож байна. Яг зүр оон тэгээд задарч магадгүй байна. Тэгээд задарчвал одоо төмсөө нухчаал нийлүүлэх гэж үзсэн дээ. Гурлаараа яах вэ? Гоогч. Баясаас гурил авсан байлоо. Гурлаараа хүн ичгүй юу? Нааш яг гурлаа угаасаа махандаа ичж байгаа. Нөх хүн шиг хоол гэдэг шиг. Яг тэнд 9-ийн тос байгаа ч гэсэн маслаар хуурчвал гоё амттай болох бах мах маань өөрөө. Тэгээ угаасаа би өөрөө хоол хийхдээ гонд ашиглах дуртай. Тэгээд ойрхон байгааг нь улаан перц авчихсан. Тэгээд гонд улаан перц сонгонд авс дөрөв нийлээд ер нь ямар ч юм ичгээр хоол болчих واخ уу. Энэ хоёр бол тийм толгойд нь орохгүй байгаа шүү дээ. Үш чи уурын битгий гаргаад. Юу гэж? Ундаг цалцсан чижээр Өөр яах юм би өндгий ч одоо өөр арга болчих. Өөш идрээ чансан өндгөрөө төвлчих юм шүү. Гац босон олно гэдэг. Одоо харин би одоо гурлаараа ямар ч гэсэн одоо нэг бөөрөнкийг нь нэг пиан гурлаар л ороохоос ямар нэгэн байдлаар би чинь гурлыг оролцуулах хэрэгтэй. Тэгээд байцны салаад чинь гурил орно гэж байхгүй шүү. За хоолоо хийж эхлээд 20 минут өнгөрсөн байна залуучуудаа. Та нарт дуулгах бас нэгэн таатай мэдээ байна. Энэ бол хөтлөгч Микогийн тусламжийн цаг. Одоо надаас хэлдэг юм билээ. одоо надаас За, тасаа гэлээ. За. Юу асуух вэ? Яг уу ийхүү. За одоо яг яаж маха юу яах гэж байгаа юм бэ? Хуурж байгаа юм байна тий. Тийм махаар хуурна. Гэтэ одоо юу бацлах ямар юм ийсэн? би чигээгүй. Юу ч хийгээгүй юм уу? Эндээсээ хийгээд ерөнхийдөө одоо чи бүрэн сураад ирэхгүй шүү заяа. За. Хагас сураад тийшээ сайн хийж авчихж байгаад эндээсээ хойдоод авах гэсэн амтсан тий. Тэгээд сайхан бүрэн хийгээд авчихж байгаад эсвэл шарах шууд эсвэл энэ зөөлөн гал дээр гинчүүл илүү хурдан болно шүү. Тийм ээ. Одоо түүшин асаа. Байцаагаар одоо сайхан салат хийгээр хийчээд Майнуз байна. Майнуз байна. За майнузын дээр жоохон 9 чихэн юм дурна. Давс хийж дурна. Тэгээд бусад тест гонж бод байгаа юм шүү дээ. За. Тэний чи. За амжилт хүсье. За баярлаа. За. За эндээс юу бол энэ материалын юу? Түлхэл гурил ирэхгүй болчихсон шүү. Чи нэгэнд авсан юм. Нэгэнд бөөрөнк хийлгэж бодож байгаа. Чи нэгэнд ашиглахтай чи бин болчих заяа. Бин болгоод хатсан. Хоороо хараад бинтээ ээж болох юм шүү дээ. Чи гоё энэ хоёроос илүү бөөрөнкийгээ каскад төмсөг каскад энэ дээр тавих юм бол. Жижигхэн өөрхөн гоё бин хийж. Яг үнэ. Нэрээ тийм биш та. Бин чи их гоё болох юм шүү. Илүү гоё болно. За амжилт хүсье. За баярлалаа. За. За энэ
Юу болж байна? Төмсөө болж байна. Төмсөө ийдсэн маха За ийдсэн. байцаагаа жижиг Байцаагаа шүүсэн шахаж нөө майнус зүг болохоор байцаагаа илтчихээр шүүсэн ялгараад байцаан зөөлрөөд ер нь байцаанслаад болчтой. Манай гэрээ нэг тэм хийдэг уламжлал. Оо майнус гүмэд чи майнусээс суулж болно шүү дээ одоо. Шууд энэ өндгөрөө Майнус яаж хийвүлээ? Өндгөө сайн хутгаад шар нь ордгоо те. тий. Дан өндгний шар. Шар нь ордог үлээ. Шараар нь. Шараар нь. За. Шараар нь тэр тоснос игээд нэг зүг тутах шүү дээ. Эсрэг зүг тутах юм бол гашилчин. За. Зөвхөн нэг тал руу тутна. Нар зүг өргөж. За баярлалаа амжилт. Миний цаг дуусна. Хордлонд оруулахгүй те. За манай гурав одоо ерөнхийдөө сайхан болцсон байна. Тэгэхээр одоо бис ялтаас нэг юм асуумаар байна. За. Яг хоо зөндөө би бас ингээд телевизээр харж байхад хүмүүс асуулт нэг лайв маягаар асуулт хийж байхад бас айгүй их тийм шоктой юмуд асуугаад байсан. Аха. Чиний хөмсгний талаар. Миний хөмсгч одоо Монголын хамгийн алдартай хөмсг болж байгаа шүү гэнэ. Сая үрл нэвтрүүлэгд орох гээд яасан чи хөмсг нь харагдахгүй нэгээд мейкап чин нэмж өгсөн. Одоо яг та нар яг сайн анзаарах юм бол хар өмсгтэй болсон байгаа. Харин тийм. Гэтэ байгаа байхгүй хөмсг бол байгаад байгаа. Бид нар хинч мэддэг байсан билээ. Ялтыг хөмсггүйг өөрөө ч мэддэг байсан билээ. Тэгээ нэг гинт л одоо 2 жилийн өмнө хөмсгтэй баг хөмсгтэй тийм. Хөмсг багтаагч юм. манай бааж ч гэсэн хөмсггүй юм билээ. Ялгаагүй нөө. Тэгээ яаж мэдцгээв? Үзэгч. Аа. Өдөрт чинь байнгын гэрхээ өдрүүдэн хардаг учраас тэгээд ингээд Энбид чи ингээ хөмсгөн нийлсэн тамирчин байдаг байхгүй юу? Тэгэл энэ манай ялтад хөмсг өгчөөч тэгэл нэг үзэж эхэлсэн юм шиг байгаа юм байна. Тэрнээс эхэлсэн. Тэгээд ихсэн. Эдрэ мань MB-гийн нэлийн хүндтэй уулзсан гэсэн. Хинтээ Тэр уулзсан. хөмсгтэй энтри дэвстэй. Энтри дэвс гэдэг нөө хөмсгтэй тоглож яг хөмсгтэй зов. Ялтай өмсгийг яаж аврах уулзаж ярилцлага авсан. Тэгээд За. би хөмсгөөс нь миний хараа ирсэн салаагүй шүү дээ. Үнэхээр хөмсгтэй юм байлээ. Энтони Дэвистэй уулзсан үйл явдал яг зүгээр дангаан Зинбегийн тоглогчтой уулзсан үйл явдал биш. Тэр болохоор нөгөө Монголын телевизийн түүхэнд анх удаага NBA гэдэг спортыг ордон дотроос нь шууд манай тайлбарлагч нар сууж байгаа тайлбарласан үйл явдал болсон байхгүй. Тэгэхээр тэр бол бас бидний хувьд одоо яг энэ NBA гэдэг спортын төрлөөр лигээр дагнаад ажиллаж байгааг 12 жилийн дараа бас хүрсэн том амжилт гэж харж байгаа. Өмнө нь бол бид нар дүрсээ хүлээж аваад студиэсээ тайлбарладаг гэсэн бол одоо газар дээрээс нь тайлбарлах цаг болсон л гэж бодсон. Бас нэгэн дэвшилт биш чинь тий. Ер нь гэхдээ манай гурав яг дотроо өөр өөрсдийн дэлгэдэг баг бол байж байгаа тийм. Яг тэргүүрээ бид нар өмслөө өмссөн байгаа. Оо за. Энэ манайх нөө ягаан Лос Анжелес гээд дэлхийн хамгийн алдартай баг. Хэн Чикаго бүс үү? Тийм манайх бүр алдартай баг. Монголчууд юу? Тэнд одоо юу вэ? Би дэмжлэггүй маа. Энэ нөхөр цамцаа мартад ирсэн маань. Лос Анжелес гоё баг. За Калифорнич одоо өөртөө яг Сагсан бөмбөгийн олон багтаа одоо 3 багтаа болсон юм. Би сая нэр хэд хоногийн өмнө яг Калифорни руу очиж ирсэн. Азгүй яг багийнхаа тоглолтыг үзэж чадаагүй. Гэхдээ тэнд яагаад Лос Анжелес Лейкерс алдартай баг юм бэ гэдгийг ойлгож авсан. Тэгвэл энэ багийг 10 хэдэн сая хүн тухайн хотод дэмжиж байгаа юм чинь тэгээд ойлгомжтой үстэй. Бүүс ч одоо Жордан ахын үед бол мундаг байсан тийм ээ. Бүүс бол ер нь бол одоо жоохон уналтын байдалд орсон. Гэхдээ тим баг дэмжихийн нэг аюу гоё л доо. Тим багийг дэмжих юм Lakers чигийн баг дэмжиж байгаа онцгой. Авраг аваад байгаа багуудыг дэмжих тий. Манай Баачи бол одоо Golden State-ийн дэмжигч. Жоох хүмүүстэй нийлээд багаа дэмжиж байгаа. Яг юм Сагсан бөмбөгийн тоглолт болж байгаа та гурав хоорондоо бооцоо тавьдаг уу? Яг нөгөө бооцоо тавихаар бидний тайлбарын ажилд нөлөөлөд байдаг талтай. Тэгэхээр бас бол тэгэн дэмий. За 20 минут доош л За сүүлийн 20 минут үлдлээ. Сүүлийн 20 минут явж шүү. Энд юу болчихвоо? Өндгөө өөрөө майнус зурх гэдэг юм шүү тий. Өндгөөрөө майнус юм гэдэг зөвлөгөө авсан зүгээр өөрийнхөө таамгаар хийх гэж оролцсон чинь шар цагаан хоёроо салгаж чаддаггүй. Амьдралдаа. Зүгээр ингэж хутгаж үдчихсэн. Сал хийж боловч. Нэр ч одоо майнус ховор байх. Байнга л бүгд л майнус зурдаг гэсэн. нэг тал руу удирдаг. Эсвэл тийш өгөх гаш. Бас тосоо ингээ баг хийх хэрэгтэй шүү дээ. Баг багаар. Тий. Би бол зурж үзчихлээсэн юм байна. За сайхан үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Ингээд хутгасаар бол майнус зурчих юм уу? Тосоо хийгээд баг Нэг багаар. тал руу удирдаг шүү. Та эдийг хорлолцохгүй дээ яа. Одоо ер нь бол ялж хурдахгүй болоод ер нь цаг хугацаа. Хүмүүс болцсон уу? Санаа хүмүүс болцсон уу? Болцсон байлгүй дээ. Би хүмүүс амар хатуу байна.
Тэгээ төгсөж чанахтаа бас нөгөө би ясандаа буруу чам. Цөөн хальцтай навч бүгдийг навч хийцтэй бүр томоор нийцсэн. Миний амирл болох юм шиг. Ер нь цаг бол тоглоом биш болсон байна. Манай гурав арай л 50 байгаа юм шүү. Тийм байна. Яари да. Яри. Гэсэн чи яахгүй нэ. Яарж байгаа л энэ юм бэ? Яарж байгаа нь юм уу? Тий. Дотроо бол тест амар яарсан байгаа юу? Тэг гаднаас шарахад ингээл Дотроо бол өнгөө болдоо гэж бодож байгаа. Оо хайрын цагаан. Өндөг бүтэн болоогүй байсан байна өө. Өндгөө чадсан чинь дутууж анчлаа цагтаа. Угаасаа идрэг өнгөө олохгүйгээд махын би албаар авсан юм уу? Манай идрээ ёстой гоё яард юм байна. Хараа одоо яг ингэж байж байгаа нь яарж байгаа байхгүй юу? Хэцүү юм байна. Бид тэр нөө Рамзигийн шоу гэж үзэж байхдаа ер нь бол боломжийн гэж боддог ус. Яг ингээ орохоор шал өрөөд юм шин. За залуучуудаа бидэнд 13 минут үлдсэн байна. Цаг дуусахад та бүхэн хоолоо тавглаад мөн хоол хийсэн ажлын талбараа сайхан цэвэрлсэн байх ёстой. Нуухсус муу юм. Энийг анхаараарай. Мэдэхгүй юм энийг. Энэ юу юм бод энэ шал? Баясаа юу хараад байгаа эдний Уугсус биш юм байна, тий? Болно уугсусны ам тэр. Орон хэрэгж болох уу? Би тэгж бодсон. Уксус жоохон ичтэй. Уугсус нь ер нь одоо энэ цаан цуглаад байгаа. Яна амжихуу. Чиний төмс чинь болцсон уу? Болцсон юм шиг шүү дээ. Яа төмс чинь болоод байна. Одоо мэрх зүгээр төмсөө нухаад баг болчихлоо. Болж байгаа юу? Баг махал болж байна юм. Ингээд болоо юм тий. Ингээд Гайгүй юу? Юу болж байна? Гайтай. Төмс болж өгдөг. Хальсын аваагүй. За 12 минут үлдсэн байна шүү дээ. Болохгүй салаатаа тавиад сайхан өндөгтэй гэдэндээ. Энэ төмс нь болохгүй байгаад байна уу? Амар таа. Яах ёстой болоод. Ер нь бол айгүй бодоогүй байна. Ер нь бол нөгөө махны шокноос гарсангүй. Махгүй шүү дээ гэж бодоод л. Махгүй болохоор илүү тэрийгэ бодоод байлгүй. Махгүй би одоо юу хийх вэ? Ямар юм ороох уу гэж бодоод байсан. Одоо эднийг л ороох гэдэг байхгүй бол одоо бүр болохгүй. За яах вэ? Тэгвэл амжилт. Юу эн чи юу ийцэн байж байгаа юм бэ? Мэдхгүй. Юу ч Энэ юу юм бэ? Мах юм уу? Мах. Юутай олцсон? Энэ шар. Би 13 чамаа базаа тавьчих мэн гэж харсан шүү дээ. Энэ дээр юу ийгээд байгаа? Мах. Оо за. Оо энийг ангуулж болохгүй. Бодоод гаачлаа. Миний хоол өнгөрлөө. Энэ нэвтрүүлэг дуслаа. Надаас болсон болчихгүй дээ дараа. Ер нь сая бол тэглээ шүү. Энд юу гэж? Байцаатай. Бас майнуудтай хөө эн чинь бас. Майнуудтай өнгөр. Тэнд нэг нь тэнд майнуудс зурх гал ядж хат энд бол бэлэн майнуудтай. Одоо гол нь энэ майнуудс болоод хааруулах байжтэй. Амжин гэж бодож байна. Амжихгүй бах. Яаж байгаа тэгээд бүрэлдэхүүн ажиллахгүй байх гэж бодож байгаа юм уу? Амжилтанд л үзэхгүй юм. Шийдчихлээ дээ ер нь. За гэдэгтэй. За амжилтанд төлөө. Амжилт. За баярлалаа. Идрээ ер нь шал буруу сэтлэгүүд энэ байцааг авахулсан байж тийм яах гэж энэ байцааг авсан. Төрөсний байсан шүү дээ өндөр. За одоо. За сүүлийн 10 руу доошоо унцлаа. шараараар яана гэлээ. Юу лээ цагаанаараа. Одоо ер нь юм уу цэвэрлээ тавглах тийш хандахгүй бол амжихааргүй болчлоо шүү залуучуудаа. Юу тавгласнаа. Төмсөө нухаж чинь. Тэгээ төмсөө зууралдуулахын тулд юу өндөг хийдэг санагдаа. Гэтэ өндгөө ингэж дээрсэн шууд хийдэггүй бол мэдэхгүй байна ухтаа. Гэтэ хамаагүй одоо тийм нийт хийцэн. Одоо энэ амар халуун байгаа. Би яаж энийг харин өөрөө хийх вэ гэдэг өчрөл болохгүй. Яа. Чи юугаар нухуу байсаа тэгээд Энэ ах уу? юу юм? Хаана вэ? Энэ болж штэ. Наа ч тэгээ хортой шүү. Оо чинийх авч. Бүр хөлслө гараад бүр хөлсөө арчаад улаа нөгч. 5 хаана вэ гэд 50 минут ийм урд өнгө. Тэргүүр. Ваа, салаад бол лай болцсон шүү дээ. Өө, Сухаар ч гэхдээ шууд сухаар гэдэг чинь шууд ээж болно юм гэсэн үг үү? Шууд Шарах штэ. Энийг дараа нэг тосон шарах штэ. шарах штэ юм уу заавал. гомтсон. Энэ махыдээ өвчлөө. Яалтаа чи өөр нэг хараад байх нэ. Нэвтрүүлгийн дурсал өөр нэг тэнлээ. Инхээр чи яа туурах юм бэ? Мах идэж байгаа байхгүй. Тэгээ тэнд очиод нэг мах тоншчих юм. Яг хандж байгаа. Амтыг үтсэн юм уу? Жохон оройтцсан судалгаа болчлаа. За яах вэ?
Тэгээ одоо минут туулан 6 минут үлдсэн байдаг. Манай ялт арай л ер нь тухтай 50 яваад байгаа юм шиг тийм. Яг юу ихэ мэдэхгүй болчихлоо. Ялтай айлын баг уу? Үгүй дундах. Ер нь бас дундахуд бас юм хийдэггүй шүү бас. Нэг бол айлын багууд нь хийгээд эсвэл томод нь хийдэг байхгүй юу? Яг дундахын юм биш тийм харав. Ерөөсөө л байгаа байдлаас нь шууд мэдэгдэж байна. Гайгүй штэ хөрх юм нүг нь. Эдрийн айлын том баг уу? Том. Яг мэдгэцэн. Энд нь том, энд нь баг нь байгааз. Энэ яг дундах гэдэг. Эдгээр чи яг нэг охин дүүтэй. Би чинь ганц ахтай тэгээд. Зодолтоо л өслөө штэ. Чи хоолыг би хоолыг. Энэ ажилтгч. Уул гял шарчвал те. Гол нь амт нь үстэй. Амтан дээр сэлбэр дүрс нөлөөлнө шүү. За зүгээр одоо энэ дээр аягүй гоё ингэчнэ. Гарн дээрээс агуу гүйлчээ. Чи бол одоо юм хөөрө том тэгээд ингээд хөрөлцөд наач. Бүгд өөрөө хэв авчих шүү дээ. За 2 минут боллоо. Дүүцийн 2 минут. За одоо шууд тавгалсан дээр баха. Одоо зүгээр ширээгээ цэвэрлээ. Би энийг электроник 5 минутын өмнө халаацсан бол тэгээд миний дуусчих жоох. Тэ? Би тосоо мартчих. Чи нөгөө 10 цагийн нэвтрүүлгийг үзсэн дутууд үзсэн байна да. Унтцсан юм шүү. 50 секунд гинэ юу вэ? За сүүлийн минут боллоо. Шүглдэж мүглдээд ямар тайван байх. За 3 2 1 0 дуслаа. Яг байгаагаараа дуусгая. За манай гурав маань хоолоо тавгалж дууслаа. Ингээд манай нэвтрүүлгийн хамгийн торгон мөч ирж байна. Энэ бол хоол амталгаа. Яа. Ингээд манай гурав маань хоолоо тавгалж дууслаа. Нэвтрүүлгийн маань хамгийн сэтгэл догтлуулсан торгон мөч ирж байна. Энэ бол хоол амталгаа. Ингээд хийж дууссан дараалалаараа хамгийн түрүүнд ялалт. Яа. Гайд. Харагдлаас бол гоё байна. Тэ? Бүгдийг нь хаалах гол айгу том том ич. Иддэг хэмжээгээр л хийсэн. Биеийнхээ хэмжээ гадбар дүрсээр л хийчихтэй. Тэгээд маа эдрээ чи хэмжээгээр махгүй болно. Яа тэгээ энэ нөгөө цас бөөрн гинж байгаа ногтод руу шиддэг шиг. Гэрэн шиг байгаа. Тийм бэ тэ. За амсын. За. Салаад. Салаад болж байна. Буцаа гаргахгүй. За. Доктор нь одоо махан бомб одоо байна. За. Бас боломжтой. Айлын дунд төв мүгээрээ дуудаад ирсэн чинь бас ч гэж. Надад л гоё юм. Тэ? Шийдвэр гаргахад арай эксперимент явуулдаг. Гонт хийцэн, сонгон хийцэн, перс хийцэн, давс хийцэн тэ. Тэгээд нэг жоохон шүүс хийгээд амталцсан. Айгуу дэжгүй болцсон байгаа. За тэгвэл одоо хоёрт дууснаар нь эдрийн хоолыг авсан. Цин. За махгүй шүү дээ манай эдрээ чинь. Энэ маань ерөнхийдөө бол тэгээд өндгөн доторх төмстэй нөхш гэж. За баярлалаа. Хамгийн эрүүл хоол. Бараг бөөнкөр нь барай өмгцсэн дээр байна. Садаа онцгоо. Бонг бол сайхан байна. Тэгээ уксус хийсэн учраас тостой учраас байцсан сададны. Энэ одоо өндгөө чанангуудаа шарын гаргангуудаа дотор нь төмс хийсэн юм уу? Зүгээр ингээд барилга. Одоо өндөгтэй хоолж ухаад. Тэгээд цагааны. Тийм биш. Энэ бол ингээд шарж мараагүй байгаа юм тий? Шараагүй. Шарсан бол бүр гоё болох байлаа. Шарсан бол гоё. Шарсан байвал бүр. За амс идэв. За тэгээд өнгөцсөн дээр байна. Бүркийгээр наваад. Итгэхгүй байгаа юм биш. Ийм байж болох юм байна. Вежетариан уу? За ингээм хамгийн сүүлд дууснаар нь баясагийнхаа амсъя. За баясаа маань хамгийн мах ихтэй байсан юм шүү дээ. Махаар зодсон байгаа ч. Махаар зодоогүй. Тактик жоохон буруу чи эргээд тэгээд.
Идрээгээ чорлоод өөрийгөө чорлсон юм. Өөрийгөө яаж оруулсан? Сүү аваагүй, юмнууд дотоо майнуу заваагүй. Мах уцааргаад оо. Өөр хийсэн шүү дээ. Тэ? Нөө өөрийнхөө утгасан маань үзэг үү? Босоо баг хийсэн болов? За. За. Амт нь болтой. Янзтай. Гоё шүү дээ. Тийм. Махан амссан байсан учраас миний махуул амттай болсон байна гэдгийг бол мэдчихсэн. Тэгэхээр бид гурав шийдвэрээ гаргахын тулд бидний санал нэгдэх ёстой. Ингээд та гурав маань галтайгааг маань түр хугацаанд орхино. Орд ертөнцөө цогдог байл та. Хэлбэрээ авсан. За хоёр тоглогч маань мэрэгжлийн хувьд юу гэж дүгнэж хэлмээр байна. За явдсан үед болохоор бас яг даалгавар сайхан байж ч тээ. Яна гэдэг бол тавьсан бол биелүүлсэн. Бүрэн бас дулааны бослолт хийсэнгүү. Нэг талаас нь шараад байна. Энэ эдрээгийн хувьд болохоор зэрэг төсөндийн цаг дээр энэ хийснийг бол бас 3 ойлгосон юм шиг байна. За тэгээ энэ бас ямар ч тийм дулааны бослолт хийсэнгүү. За мөн баясаа бол энэ хоёроос хамаагүй бас арай дээр байна. Илүү гэж хэлэхгүй. Арай дээр байна. Гэхдээ бас бослолт бас бохоо явсаа. Нэгтгэн шаарсан бол шинэ бүтэн тойргоор нь бодогчтой их тосны борт хайртай юм шиг. Дүрээ шаардуулаад авахд болох байсан. За одоо байхын үед Ялгаагүй. Бисаа их махаа гоё амталсан. Тэгээд яг нь үндсэн даалгаврыг нь ерөнхий гуруулаа биелүүлсэн. Идрээ маань юугаа авч чадаагүй, махаа авч чадаагүй. Гэхдээ энийг бол гүйцэд хийвэл болох байсан. Сайхан амтлаад тэгээ их тосон шаардсан бол энэ бас нэлээд төх байсан. Идрэгийн хувьд бол энэ бин аятайхан болсон. За ялалтын хувьд хитрхий том байсан. Тэгээ халуун ажиллагаанд гүйцэд ороогүй. Харваас нэг түүхий харагдаад байгаа. ингээд бид гурав дүнгээ гаргаж дууслаа. Гурван оролцогч галтгоонд урьж байна. Ялтаагаа түрүүнд орж ирдэг. Kitchen брэндийн ээж бүрэн галтгооны тавилгын төлөөх өнөөдрийн өрсөлдөө гайхамшигтай сайхан болж өнгөрлөө. Ингээд манай нэвтрүүлгийг орхих хамгийн эхний оролцогч бол Ямар төвшөртэй юм бэ тий. Бисагийн махыг амсаад үтцсэн. Тэгээ миний махыг амталж байгаа байдлыг харсан болохоор ерөөхдөө бол за би угаасаа одоо штэ бодож ил. Энэ ай ер нь төвшөртэй юм чи цаана. оролцогч Идрээ байлаа. За амжилт. Дэйсэг уучлаарай. Танд манай нэвтрүүлэгт оролцсонд маш их баярлалаа. Ингээд Оо ямар гоё. За. гарын бэлэг, За баярлалаа. гар миксер, Тийм байна. За баярлалаа. Kitchen брэндийн зүгээс За, бэлгэлж байгаа юм шүү. За баярлалаа. Бид гурвын өмнө хоёр сайхан залуу байна. Энэ хоёр залуугийн аль нэг нь Kitchen брэндийн ээж бүр 8 дахь галтгооны төлөөх финалийн шатанд үлдэх болно. Тэгэхээр тэр хүн хинбэ гэхээр Энэ аяа дуустал үл яг хөө. Эндээс та төгшөртэй юм аа. Ер нь бол тэг тактик хэрэг болчихлоо шүү дээ. Эдгээр махахгүй юм шүү дээ анхлаас ярьсан. Тэг чи. Миний маа хоолнд хүн хүрээгүй нэ бараг тий. Тэгэхээр чи ялцсан уу? энэ удаагийн дугаарын ялагч маань баясаа. Баяр хүргэе танд. Баясаа гэдэгт итгээгүй. Би хоёр найзгаа хитрхи их өндрөөр үнэлж их сайн тоглож сууж ирсэн байлаа. Ингээд ялалтаа бас мөн Kitchen брэндийн зүгээс гарын бэлэг. Оо баярлалаа. Оо ямар гоё. Манай нэвтрүүлэгт оролцсон маш их За баярлалаа. баярлалаа та бүхэнд. Баярлалаа. Хоол мундаг мундаг байсан шүү. байсан шүү. Тийм. Тий. За, Үнээр баярлалаа. мундаг байсан. За баярлалаа. 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 Уучлаарай. Ингээд энэ удаагийн дугаард ялагч болсон. Баясаата баяр хүргэе. За баярлалаа. Юу бодож явах юм бэ? Ямарсан тоогооч юмыг хүүхд гэдгийг харууллаа л. Би өндөө бол энэ хоолыг болно гэж яг үндэ төсөөлөөгүй зүгээр. Ялтын ялангуяа авсан материалуудыг хараад нэлээд сайн хоол хийх болов гэж бодсон чинь энэ хоёр найзгаа жоохон хитрхи өндрөөр үнэлчихжээ. За тэгэхээр баясагийн маань хувьд өрсөлдөөн энүүгээр дуусаагүй. Цаашаа чамд бас финалийн шатны шалгаруулалт гэж байгаа. Хэрвээ финалийн шатны шалгаруулалтанд төрүүлээд
Kitchen All брендийн иж бүрэн тавилгыг хэрвээ сонгох бол ямар айлд тавилга бэлгэлье гэж бодож байна? Ямар айл та. Зөвхөн хэрэгтэй айлд нь л өгнө дөө. Хэрэгтэй айлд нь л өгнө. Тавилга хэрэгтэй бол манайч хэрэгтэй л дээ. Тэгээд төслийн багийн санал болгож айлуудаас харагдаад хамгийн хэрэгтэй ирээдүйд хэн гой хоол хийх гэж байгаа юм шиг санагцсан айлд өгнө дөө. За тэгвэл Баясаа маань ямар ч айл сонгосон байсан Kitchen All-ийн зүгээс танд галтгооны 2 загвар санал болгох юм байна. Энэ 2 загвараас алийг сонгох вэ? Модерн болон классик. За энэ 2 загварын алийг нь манай Баясаа сонгохоор. Модерныг сонгоно доо. За ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэгт оролцож ялагч болсон танд баяр хүргэе. За баярлалаа. Дараагийн финалийн шатны шалгаруулалтанд амжилт хүсье. За баярлалаа. За амжилт хүсье. За баярлалаа. Чигээрээ эмигийнх нэрийг бодъё шүү. За баярлалаа. Kitchen All брендийн ээж бүрэн 8 дахь галтгооны төлөөх өнөөдрийн нэвтрүүлгийн ялагч Баясаа боллоо. Баясаадаа баяр хүргэе. За очиод баяр хүргэцгээе. За баясаа баяр хүргэе. Мундаг байлаа. Тоогч эмигийн ачигсан дээр. Мундаг байсан шүү. Баяр хүргэе. Эмигийнх ачиг харуулсан баяр хүргэе. За мундаг байл. Ингээд мөн Баясаагийнхаа 2 найзыг галтгоондоо урьж байна. Гомдоо төгөлөө. Найз нь шүү. Найз байгаа болсон уу? Трогос сүрсэлтэй нэ. За манай Баясаа маань хэрвээ финалийн шатанд шалгараад хин нэгэнд галтгоо бэлгэлэхээр бол энэ загварын галтгоог сонголоо л да. Та хоёрт ямар санагдаж байна? Гоё. Гоё нөө. Гоё. Өстой гоё. Манайд Энэ гоё нөө. Аха. Одоо тэр сандал мандсан бүр гоё таа. За тэгвэл та гурав маань биенийхээ хоолыг одоо амсцах байсан. За Баясаагийнхыг амсцгийг. харагдах байдлыг харуул амсаагүй бодгоо та. Маа ял жингээ өрж байгаа. Давс мас гарсан хаал нүртэл давс болсон. Хоолндоо гонд хийцээлээ. Тэр бүлээн надад махруу ичиг шиг болсон тий. Бүлээн. Зүрх байсан. Кослон хамгийн гүсэн байна тий. Хамт муутай байгаа. Жоо. Тийм ээ.